Хүн ер нь өөрийгөө олох нь чухал юм байна гэдгийг энэ оюун санааны хөтөлбөрөөр оролдож эхэлснээс хойш мэдэрсэн. Би өөрөө нэг том үнцэнтэй хувь хүн юм. Би капитализм гэдэг өөрийгөө олж харсандаа баярлаад. Түүнээс одоо мөнгөгүй тэ амьдрал хэцүү байна, болохгүй байна гэж бодоод их юм бол тэр бодолтой дарагдаад амьдрах юм шиг. Тэгэхээр тэр бодлоос бас ахцуулж чадсан, тэр бодлоос бас намайг чөлөөлж чадсан тэр хөтөлбөрийг өнөөдөр шүтж явдаг. Яагаад би өөрөө үнцэнтэй юм бэ гэдгийг надад ойлгож өгсөн. Манай нэг найзууд ярьж байгаад манай би бол групп авдаг одоо ингээд эрүүл мэндийн тийм би одоо ингээд ажил хөдөлгөөн хийж чадахгүй бол эдгээр хөрх аваад би нүрээ амьдарч байгаа гэж ярьж байна. Тэгээ өөрөө бол тэр бол хүн харахад гаднаас харахад бол эрүүл сарвал тэгээ хаяа хогоод байдаг. Тэгэд надтай яг тэр жаргалтыг би хэлчихсэн. Би чи групптэй учраас чиний амьдрал болохгүй байна. Чи групп авч байгаа гэдэг тэр сэтгэл чинь ханчаад яг тэр группийн мөнгөнд чи захирагдаж амьдраад байгаа юм байна. Би бол бас группт орж үтсэн л эрүүл мэндийн шалтгаанаар. Тэгээд би группт орчоод тэр группийн мөнгийг хөөцөлтөд үтсэн чинь бас бичвэрээр тэр бүрдэл болж өгөхгүй байж байгаа. Би тэр группийн мөнгийг аваагүй гэж баярлалаа. Хэрвээ би тэр группийн мөнгийг авсан байсан бол би бас яг магадгүй найз шиг би бас группээр хэдэн төгрөг авдаг штеп гэх сэтгэл ханаад яг тэр групптэй юм шиг амьдраа явж исэн баг гэж боддог. Би тэр группт орсондоо группт ороогүй дээ тэр мөнгийг аваагүй дээ өнөөдөр баярлалаа. Би өөрөө оюун санаар амьдрах юм. Би чинь хүн юм байна гэж бодож тийм одоо хүн шиг амьдрах гэж хүсэж тэмүүлж явж байгаас би өнөөдөр тийм хангалттай тийм аж аргалтай амьдрах гэж ойлгодог. Тэгээ арх ухаа болсноос хойш л энэ бүгдийг мэдэрч байгаа. Арх үүссэн бол магадгүй тэгэл нөгөө яг групптэй юм шиг амьдрал явж шин. Хамгийн гол миний хэлэх гэдэг санаал нь ерөөсөө одоо нэг халамж тийм тэтгэвэр ч юм уу групп ч юм уу ийм авч амьдарч ирснээс өөр нээгээд өөр хөдлөө амьдрал айгүй баялаг өөрт ч юм байд юм байна гэдгийг хэлэх гэдэг. Миний амьдрал миний энэ хоёр гар миний оюун ухаан тийм миний бүх үнд зүйл надад байгаа гэдэгт итгэлтэй болсон даа.
괜찮아. сайхан болоо. Аа вэ. Хоёуха. Би чамаас нэг юм асууж болох. Тэглүү явах болно уу? Ой. Энийг залуу. Дахиад тоо. Итгээ энэ ойр дэмг энэ хавьд харагддаг болчихсон. Заримдаа цогтуу харагдтiin. Архич юм билээ. Тооя. Ийм сайхан залуу ингээс сууж байдаг. Хачи юм да. Ийм зөндөө шүү дээ. Өмнө гудамжаар дүүрэн байгаа. Танд өөр хэрэгтэй зүйл байна уу? Одоо болчихлоо. Оо, хүн яагаад ийм гуйлгачан болдог юм бэ? Аав ээж рүү болохоор л ингэдэг юм уу? Үгүй. Энэ хүмүүс сэтгэлээрээ ядуу болохоор л ийм ядуу болж байгаа юм шүү дээ. Сэтгэлээрээ ядуу гэж юу хэлдэг юм бэ? За та. Чиний зөв ч юм уу да. Юу нь вэ? Сэтгэлийн тэнхээ хүмүүс ийм байдаг. Сарим их ядуу байсан хүмүүс нь дэлхийдээ эрдэмтэн саятан болсон байдаг. Энэ хүмүүс бол сэтгэлийн их тэнхээтэй хүмүүс. Зарим баян байсан хүмүүс их ядуу гуйлгч болдог явдал байна. Энэ хүмүүс бол сэтгэлийн тэнхээ мөн. Сэтгэлийн хоосолд орсон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө сэтгэлгээл сэтгэл болсон бол бүх юм сайхан болох нэ. Яг зөв минь хөө. Миний хөө том болоод их ухаантай хүн болно. Өө хүүдээ ичдэг. Би мэднэ. Уутаас ухаантай хүн юм аа. Тийм ч юм уу да. Миний хөө том болоод их ухаантай. Өө хүүдээ ичдэг. Чи чадсан. Уутаа. Одоо хоёулаа хай одоо яв. Өө замтаа нэг газар очоод яваа. Баярлалаа баяртай. Манайхаар дахин уучлаарай. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна. Гадаа их хүйтэн байна да. Даарч байна. Гэхдээ ах нь одоо daарлаа гэж яах вэ? Ингэж зогсохгүй бол одоо өлсөж өгөх шүү дээ. Чи шинэ аль нутгүй юм бэ? Би юу? Тэ. Би энтхий хөө. Чи дахин дутуу хүн үү? Гүрвт байдаг юм уу? Ах та одоо юу яриад байгаа юм? Би таныг харахад ирүү саруулсан байх шүү дээ. Би ирүү юм байгаа шүү дээ. За яах вэ? Би чамд мөнгө өгнө. Аюулаа наймаа хийш. Миний хөлөм үү? Чи нөт хөлөө өгч. Би чамд 10 сая төгрөг.
Аа? 10 сая. Таач юу юм? Би юу болов гэж ихээс төрсэн биеэ би мөнгөөр бодчихжээ дээ. За тэгвэл чи өөрөө өгч. Би чамд 20 сая. За. Бисээ танд хэлсэн шүү дээ. Би таньсаа Монгол хэлээр хэлсэн. Би хизээч эцгийнхээ заяасан би бие мөнгөөр хизээч би өрнөж чадахгүй. За тийм байдаг гэж. Тэгвэл чи надад нүдэ өгч. Би чамд 120 сая. Мэдээ. Зайлж та нар яах вэ дандаа ингэж энийг мөнгөөр шийдэх гэдэг юм. Би хизээч би өөрөө төрсөн биеийг би мөнгөөр хотдож өгнөж байхгүй мэдээ. Би хэдий ядарсан ч гэсэн. Таас үгүй дээрлэхтэн үнэд аш дээрлэх мэдээ. Заахан. Би чамд нийтдээ 150 сая төгрөг амжилт. Эцэг ихсэн чамд ийм их хөрөнгө үлдээсэн байна шүү дээ. Өвөө. Та намайг уучлаарай. Өвөө та тэр гуйлагч хүнийг таньдаг юм уу? Иш, гуйлагцсан хүн гэж байдгүй шүү дээ минь хөө. Энэ хүн сэтгэлийн ядууралд орсон байна. Тэгээд та тэр хүнтэй юу ярьсан юм бэ? Өө, тэр хүн тусалсан. Яаж тусалсан юм? Тэр хүнийг сэтгэлийн ядуурлаас нь гаргасан юм. Ui. Яасан. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, хэнжүүнө танаа. Яг юу нөтсөн биний тантай таараагүй юу? Аа, тийм. Оо, тийм бай. Та надад нэг вах юм яриад сургамжаа. Чи сайхан болсон байж шарид. Тэгээд би гэдэг Монгол явтан тухайн үед таныг дуудаад хонож уулзах чадахгүй уулзсан. Дараа нь таныг өчнөө хайгаад бэрс олж чадаагүй. Чи төсөлөг том маяг гэдэг ахрахстай. За, таны яг за, таны ажил түр маш сайн тавьсан. Сайн. За, баярлалаа.
хоёулаа тэгж чад дууссан. Манай хинч байр авсан шүү. За. За. За биш.